боловсролтой хүн гэдэг бүх хариултыг мэддэг байх албагүй. Тэрнээсээ илүү боловсролтой хүн гэдэг нь аливаа хариултыг олох арга замыг мэддэг хүн байх ёстой. Өнөөдрийн кофе бодол. Hey guys, уучлаарай би видеон чи түр завсарлуулаадах. Яагад вэ гэвэл та хэд мэдж байгаа бид нэр дөнгөж сая манай Play Academy зүгээс олон улсынхаа кампыг буюу Startup Island гэдэг нэртэй international camp энэ өвөл зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр өвлийн амралтаараа дулаахан газар очиж амрангаа шин зүйлийг сурч startup founder гэж ямар хүн байдгийг суралцахыг сонирхож байвал манай Startup Island гэдэг international camp-ыг сонирхож үзээрэй. Пхукет болон Бангкокт хэдүүлээ цугтаа 8 хоногийг цуг өнгөрүүлж сонирхолтой програмыг цуг хийх болно. Хэрвээ энэ мэдээллийг энэ програмын тухай мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүсэж байвал 8900 7771 гэдэг утсаар холбогдоорой. 8900 7771. За өнөөдөр гэхдээ би кофе уухгүй оронд нь цай ууж байна. Тэгэхээр цайтай бодол гэд хэлчих болно. Амралтын өдрөө кофеина багс байж гэж байгаа. Өнөөдрийн кофе бодол дээр би саяхан өөрийнхөө Instagram дээр тавьсан ишлэлийн тухай ярилцъя гэж бодсон байна. Тэр нь боловсролтой хүн гэдэг чинь заавал хариултыг мэддэг хүн байх албагүй. Гэхдээ боловсролтой хүн гэдэг бол арга замыг мэддэг хүн байна. Энэ ишлэлээр би толгойн анх энэ санаа орж ирэхдээ болохоор хамгийн гол нь миний нэг бодогдсон юм нь юу вэ гэхээр боловсролтой хүн гэхээр л заавал бүх зөв хариултыг мэддэг байх ёстой биш гэдгийг хүн аюух санах ёстой. Тэгээд энийг санснараа буцаад яах ёстой юм гэхээр өөртөө арийн нөгөө өршөөлтөөр хандаж эхэлнэ гэж байна. Та тухайн өөрийнхөө одоо байгаа албан тушаал цэг дээрээ очих гэж хөдөлмөрлөж явж байгаад олон хариултыг хэлж чадсан болохоор олон хариултыг харуулсан болохоор та өөрийнхөө цэг дээр ирсэн байна. Гэхдээ та дандаа тийм байх албагүй. Заримдаа хариултгүй байж болно. Гэхдээ танд юу байгаа гэж тэр хариултыг олох арга байгаа. Тэрэндээ итгэх хэрэгтэй гэсэн энэ санааг би бодож байгаад энэ ишлэлийг биччихсэн. Та хэд юу гэж бодож байна? Тэг би бас энийг нэг тайлбарлаж байгаа. Бас нэг нэмээд нэг тайлбарлаж байгаа юм юу гэсэн чинь сурах арга бол хамгийн хүний хамгийн супер павер шүү гэж хэлж байгаа. Тэгээ өнөөдрөөс эхлээд би YouTube дээр тавьж байгаа бичлэгүүд дээр нөгөө нэг асуулт байна. Кофе бодол хоёрыг нэгтгэж хэлж байгаа. Нэг асуултыг би томотгүй Instagram дээр би нэг 100 өдөр дараалж баг өдөр болгон нэг асуулт сонгож байгаа story дамжуулж тэгэхээр тийшээ шилжүүлээд харин YouTube дээр тавьдаг гэсэн нэг асуултаа ийшээ шилжүүлж. Тэгэхээр өнөөдрийн асуулт нь энэ. Та яг өөрийнхөө сурах аргыг сурсан уу? Тэгэхээр та юмыг сурах арга яг л хүн болгон өөр өөр гэсэн арга барилаар сурдаг. Зарим нэг нь илүү сонсож сурдаг, зарим нэг нь харж сурдаг, зарим нэг нь мэдэрч сурдаг, зарим нэг нь асуудлыг шийдвэрлэж өөрөө хариултыг хайх арга барилаар, зарим нэг нь сонсож давтамжаар сурдаг, чийжлэх баригаар сурдаг. Тэгэхээр та өөрийнхөө юмыг сурдаг арга сурсан уу гэдэг асуултаар өнөөдрийн би кофе бодлоо өндөрлөё. Миний видеог үзсэнд маш их баярлалаа. Анх удаага үзэж байгаа subscribe дарахаа битгий мартаарай. Манай баг 7 хоног болгон 20-30 шинэ видеогийн сувг дээр оруулдаг байгаа шүү. За, баялаар өдөр байцгаараа дараач видеоор уулзцгаая. Асуултанд хариулаарай комент сэгтэн. Бай.